Сайн байна уу, танд энэ өдрийн мэндийг хүргэе. УК байна. Өнөөдрийнхөө энэ бичлэгээр би яагаад бид шин 7 хоногоо эрч хүчтэй эхлүүлж чаддаггүй вэ? Яагаад бид төлөвсөн ажлаа нэгтгэхийн өглөө төлөвсөн ёсоор хийж чаддаггүй вэ тухай ярих хүсэлтэй байна. Тэгэхээр яагаад нэгдэх өдрийг төлөвсөнийхаа дагуу эхлүүлж чадахгүй байна вэ? Яагаад шинэ 7 хоногоо эрч хүчтэй эхлүүлж чадахгүй байна вэ? Гэвэл үүний нэг том шалтгаан нь яагаад гэвэл хагас бүтэн сайн өдрийг бид сахилга батгүй өнгөрөөдөг. Нэгсэндээ амралтынхаа өдрүүдийг бид сахилга батгүй өнгөрөөдөг. 5 дахьын орой болонгууд бид нар яадаг вэ гэвэл хагас бүтэн сайн амралтын өдрийг хэлчлээ гэд юу дуртайгаа хийдэг. Тэгээд өглөө эрт босдог байсан бол өглөө эрт босгоо болдог. Оройд эрт унтдаг бол бүр оройтож унтна. Найз нөхөдтэйгөө гадагшаа гарна, арх уун, тийм ээ. Дасгал хийдэг байсан бол дасгалаа орхигдуулна. Гэх мэтчлэн сахилга батгүй өнгөрөөдөг. Тэгээд бүтэн сайнны орой яадаг вэ гэвэл за одоо наргиж ханлаа. Нэгдэх өдрөөс ажлаа маш сайн хийн, бизнесээ сайхан хөгжүүлнэ, бүх зүйлийг бодоо болгоно гэж бодсон боловч нэгдэх өдөр яадаг вэ гэвэл өглөө эрт босч чаддаггүй. Яагаад гэвэл бид хичнээн бодсон ч гэсэн нөгөө бидний бие ядарчихсан, ирч хүчгүй болцсон байдаг. Тэгээ нэгдэх өдөр талаар өнгөрнө, хоёр дахь өдөр бас нэг тиймэрхүү өнгөрнө, гурав дахь өдөр за нэг жоохон юм хий та гэж бодож байтал дөрөв дэх болон тав дахь болно ирэхэд хагас бүтэн сайн болчдөг. Тэгээд бүтэн сайнны орой дахиад төлөвлөн мөн ялгаагүй дараагийн 7 шинэ 7 хоногоо ирч хүчгүй ахиад эхлүүлдэг. Тийм болохоор амралтынхаа өдрүүдээр сахилга баттай байх хэрэгтэй. Мэдээж 100% сахилга баттай байж чадахгүй ч гэсэн тодорхой хэмжээгээр 60% та сахилга баттай байх нь чухал. Өглөө эрт босдог бол өглөө эрт босдгоороо босох хэрэгтэй. Орой эрт унтдаг бол бүр орой эрт унтах нь хаашаа юм. Гэхдээ бүр оройтхгүй байхыг хичээх хэрэгтэй. Дасгалаа хийдэг байсан бол дасгалаа хийх хэрэгтэй хагас бүтэн сайнаар. Хоолны дэглэм барьдаг бол тодорхой хэмжээгээр хоолныхоо дэглэмийг барих жишээтэй. Архит тамхи хэрэглэдэг бол түүнийг бага хэрэглэх хэрэгтэй. Ингэж чадсан тохиолдолд бид бүтэн сайнны орой төлөвсөн ажлынхаа дагуу шинэ 7 хоногоо маш их эрч хүчтэй эхлүүлэх боломжтой. Нэгдэх өдрөө бид төлөвсөн цагтаа сэрж нэгдэх өдрөө маш их ажил амжуулах боломжтой. Тийм болохоор энэ хагас бүтэн сайн өдөр сахилга баттай өнгөрөхийг санал болгож байна. Тэгээд бүр 100% биш ч гэсэн тодорхой хэмжээгээр 60-70% таагаар сахилга баттай өнгөрөөгөөрөө. Тэгэх юм бол та шинэ 7 хоногоо маш их эрч хүчтэй эхлүүлэх боломжтой, маш их зүйлийг амжуулах боломжтой шүү гэдгийг өнөөдрийнхөө бичлэгээр би санал болгох хүсэлтэй байна. Тэгэхээр хагас бүтэн сайнаа хэрхэн яаж өнгөрүүлсэн бэ? Сахилга баттай өнгөрөөсөн үү, үгүй юу? Хэр байсан тухайгаа доор орж ирж дахиж бичээрэй. Тэгээ хэрвээ энэ бичлэг таалагдсан бол цааш найз нөхдөд дамжуулаарай, лайка өгөөрэй. Миний дараагийн бичлэгийг имэйл хаягаараа хүлээж авах хүсэлтэй бол uka@tömөрцөг.com руу ороод имэйл лист нь бүртгэгдээрэй. YouTube сувагт бас бүртгүүлээрэй. Хүс, хий, хүр зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзэл таныг амжилтанд хүргэнэ.